Залуу хойчоо бидэнд өнөөдрийг бий болгож бүтээж өгсөн ахмадуудыг бид мартах учиргүй. Тиймээс Орхон аймгийн Баян Өндөр сумын Баян цагаан багаас нийт ахмадуудаа анхаарал хандуулж тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, залуу үедээ үлгэрлэх боломжийг бүрдүүлэх үүднээс ахмадын байрыг тогтчулан өнөөдөр хүлээлгэн өгч байна. Баян цагаан багт өнөөдрийн байдлаар 400 ахмадууд байдгаас Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд гар бие оролцож ирсэн анхдагчид мөн эзэмшсэн мэргэжилтэд эзэн болж хийсэн ажил хэлэх үгтэй шилдэг ахмадууд багтаж байна. За өнөөдөр манай Орхон аймгийн Баян Өндөр сумын Баян цагаан багийн ахмадын зөвлөл бас ахмадын танхимын үйл ажиллагааг нээж бас нийт ахмадуудаа бас нийгмийн халамжийн тухай хуулийг сурчлах, мөн тэднийхээ чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар бас ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ ажлын маань бас Орхон аймгийн засаг дарга Дамбын Батлууд, мөн бас одоо Баян цагаан багийн засаг дарга Галахүүгийн Наранжуу гэсэн манай аймаг сумын төлөөлөгчд бас 100% дэмжиж өнөөдрийн энэ сайхан бас өргөө танхимыг бас нээж байна. Өнөөдөр бас одоо манай Баян цагаан багт 500 орчим ахмад одоо ажиллаж амьдарч байгаа. Тэгээд нийт ахмадууд маань бас энэ сайхан өргөтэй усанд сэтгэл хангалуун Орхон аймгийн засаг дарга Дамбын Батлуудад бас өөрсдийнхөө бас сэтгэлийн үгийг дайж энэ сайхан танхимтай усанд нь та баярлж байгаа шүү гэдгийг бас илэрхийлж байна. Цаашид бид нар бол одоо бас ахмадуудынхаа чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх дээр өшөө юун дээр анхаарах вэ гэдэг дээр бас ярилцаад ахмадын хорооныхоо бас тэргүүлэгчтэй бас санал бодлоо солилцож байгаа. Орхон аймгийн Баян Өндөр сумын Баян цагаан баг бол одоо бас бусад багийг бодвол онцлогтой, хамгийн олон хүн амтай, хамгийн нутаг дэвсгэр таруу ийм одоо онцлогтой. Тэгээ одоо сүүлийн үед автобус явж эхэлж байгаа нийтийн дээвэрт нь. Автобус явснараа одоо бас иргэд маань одоо бас ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бас үн төлбөргүй бас нийтийн дээврээр өөрчлөх болцоо нэгж байгаа. За удахгүй одоо бас сар шинэ ухтгаж байгаа нийт Баян цагаан багийн иргэдтэй мөн ахмадуудаа шинэ цагаан сарын бас мэндийг хүргэж амьдралд над жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Сайхан өдөр ахмадуудынхаа байрны үйл ажиллагааг нээж байгаадаа их баяртай байна. Ахмадуудаа баярлж байна. Манай Баян цагаан баг нь 482 ахмадтай. Тэгээд одоо энэ төр засаг маань анхаарад ингээд ахмадын байртай болгож өгсөн аймгийн засаг дарга Батлууд Баян Өндөр сумын иргэдийн урлын дарга Баасансран, Баян Өндөр сумын засаг дарга Ханцогт, багийн засаг дарга Наранжуу нартай тэгээ ажлын албаныханд нь одоо баярлсан талархснаа илэрхийлж байна. За тэгээ одоо энэ үйл ажиллагаагаа өргөжүүлээд ахмад байнгын энэ ахмадын танхимын дуугартай одоо үйл ажиллагаагаа явуулж хэвшнэ. Юуны өмнө зооны манлаа Эрдэнэт хотыг бүтээн байгуулах их үйлсэд хүч хөдөлмөр авьяас үлгээ дайчлан оролцож байсан тухайн цаг үеийн ахмад уурлууд Баян цагаан багт оршин амьдарч байгаа нийт иргэдтэй эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Манай багийн иргэд сонгогдсон бүх хүмүүстэй ганц зүйлийг захиж хэлсний дагуу энэ багийн ахмадын тэргүүлэгчид хоролдоод аймагт асуудлаа уламжлаад энэ сайхан өргөөтэй болсон явдал маань та бүхний сансан санаачлах бүтсэн ирээдүйд та бүхний зориг нэгт хамт олон болж цаашд бүтээн байгуулах их үйлс хийнэ гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Баян цагаан багийн ахмадууд өөрсдийн байртай болсноороо өдөр тутмын тогтмол үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм. Мөн тэд төрийн анхан шатны нэгж багтаа ойр харилцаанд орж амжиргаа, хөгжил, оролцоогоо дэмжүүлэх нийгмийн үйлчлэгээ авах төрийн мэдээлэлээс хоцрохгүй болж байна.